Тэгэхээр хог хаягдлыг дахин боловсруулах тухай мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх болон оролцогч талуудыг чадварчуулах зорилготой Recycling Academy Монголд нэгджээ. За энэхүү академиг хог хаягдалгүй Монгол төрийн бас байгууллага санаачлаад TM пластик үйлдвэртэй хамтран нээж байгаа юм байна. Тус академиг хог хаягдлын тогтвортой менежмент арга барилыг Монголд төлөвшүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэгтгэх зорилготой хог хаягдалгүй Монгол төрийн бас байгууллага санаачилжээ. Тус төрийн байгууллага нь хог хаягдал, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийг нэгд ор нэгтгэн, үйлдвэрлэгчийн хариуцлагыг сайжруулах замаар байгалийн нөөцийг хамгаалахад тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг. Үүний тулд үр дүнтэй дахин боловсруулалтын арга буюу шинэлэг технологи мэдлэгийг Монголд нутагшуулах зорилготой. Энэ хүрээнд ус ундааны хуванцар савыг дахин боловсруулах TML пластик үйлдвэртэй хамтран дахин боловсруулах академиг инхүү нээж байгаа юм а. Хог хаягдлыг дахин боловсруулахтай холбоотой хууль тогтоомд батлах нь ямар ач холбогдолтой болохыг иргэд, оюутнууд, төр засгийн байгууллагт ойлгуулах нь манай төрийн бус байгууллагын зорилго юм а. Манай академи нь үйлдвэрлэгч, хэрэглэгч, төр засгийг нэг шүүхрээр оруулж тойрог эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Дахин боловсруулах үйл ажиллагаагаа явуулах учир ажлын байрыг бий болгоно. 7 сарын 1-ээс Bonaqua брендийн савыг дахин 100% дахин боловсруулсан түүхий дээр хийсэн хуруу шилийг авч ашиглана. За бусад үйлдвэрлэгчдийн мөн энд оролцохыг уриалж байгаа. Манайхан томоохон үйлдвэрүүд маань бүгдөө энд идэвхтэй оролцсон гэж найдаж байгаа. Энэ Recycling Academy-г бол энэ хараат бус бие даасан байгууллага. Өөрөөр хэлбэл тодорхой бизнесийн болон аль нэг талын хамааралтай бус. Өөрөөр хэлбэл яг дундын байгууллага зөв менежмент, хог хаягдлыг дахин боловсруулах, цуглуулах, ангилах чиглэлээр зөв менежмент явуулах юм бодлого үйл ажиллагаа явуулна. Хог хаягдлыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь зөвхөн аль нэг компани эсвэл төрийн ажил бишээ. Бүх талын хичээл зүтгэл хамтын ажиллагаа шаардлагаддаг. Энэ хамтралд бусдыгаа түүжээлэн MCS Coca-Cola компани илсэн юм а. Тус компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийн тоотой тэнцвэр хэмжээний хуванцрыг дахин боловсруулах зорилт тавьж ажиллаж байгаа юм а.